Манжууд та нар болоогүй шүү. 1966 оны 5 дугаар сарын 100 мод. Яах гэж ирэв? Билгүүг анхааралтай сонс. Манай манжийнхаа нүдэндээ харсан бүхнийг эзэлдэг. Тар маш том армиг удирдах, газар дөргөн гол мөргөн ширгээдэг. Тиймээс бидэнтэй эвэр нэгдүүл шагнамаа. Монгол хүн нутагтаа эзэн байх болно. Энэ бол галзуурал. Чи бол галзуумуур. Галзуурал гинэ. Энэ бол халах Монгол намч биш нөхөө юм ба. Дагалд зирснийг нь устдаг. Одоо тэгээд хэдүүлээ яах болж байна? Тулдах байх туу. Би 100 гарын хаантаа уулзах юм. Сайн байна уу? Сайн. Манжуу дайрах гэж байна. Та бидэнд туслах болоо. Би өөрийн биеэр 30,000 зэрэг аваад өчнө. За баярлалаа. Хэдүүлээ яашаа явж байгаа юм? 100 мод. Тэд бинд манжуудыг нохох болно. Ийм цөөхүлээ юу? Зүгээр 300 баатар зэрэг нэг нь 100 үнэтэй тэнцэн. Хаантаа бид удахгүй 100 мод руу очлаа. Сайн байна. Монголыг эзлээд авбал хамаг 100 аз минийх болно. Бид 50,000 зэрэгтэй. Тиймээс монголчууд биднийг барахгүй. Дээрээ! Хитаат! Морин зэрэг нь ирж байна. Галал. Хаантаа бид өхөр бууга ашиглах хэрэгтэй. Манай хүмүүсийг оногшдог шүү дээ. Ээгээрээ хаантаа нэг ч монгол зэргийг нохол илүү хэрэг болно. Зөөж гал. Ацаантууд минь ингэж бүслэгддэм юм байна. Би чиг нөхцөл үзнэ. Хүний тоогоор илүүрэхгүй шүү та. Дээрээ! Хаа пол надуулаа. И ширүүн тулаа олон цаг үргэлжлэнэ ч. Боожиг та нар бүслэгдсэн. Мосоо шивэртэй шижгийн олоолаа манжууд. Ингийн хитаас долоон дор манжиггууд. Наатгайгаа амиг тагл. Ачлах дүүнэр минь манай зэргүүд барсангүй. Одоо бид ухарч байна. 200 жилийн дараа 200 жилийн их ноёрхол эхэлж байна өнөөдрөөс. Манжуу та нарыг зүгээр хараад өнгөрөөнө гэж бодоо юу? Дүн.